Сэмэцгано за яа байна. Өнөөдөр хамтлагаар хэдүүлээ юу хийх вэ гэхээр дээл юу яадаг. Дээл одоо сонгож өмсдөг бичлэг хийх болон цаасаараа ирэхэд бол ямар дээл өмсөхөө би бас сонгоно л гэсэн үг. Эсвэл та нараар сонгуулнаа. За тэгээд бичлэгтэй маань хамтаагаараа бичлэг рүү орцгоё. Тэгээ нийт 3 ширхэг дээл байгаа. Тэгээд 3 ширхэг дээлийг хэдүүлээ өмсөө. Тэгээд сонголт хийнэ. За эхний дээл болохоор ийм дээл байна. Энэ дээл надад ерөөхдөө ямар шоу харагдах нь вэ? Тэ? Харъя. Эхний дээл маань ийм дээл. Энэ болохоор манай эмээ хийж өгч исэн дээл байгаа. Энийг би болохоор бараг 2 жил өмсөж. Хөргөн лагцдаг. За тэгээд маш гоё. Яа, энэ маш гоё таалагдж байна. За нэг иймэрхүү дээл байна. Та нарт ямар байна? Надад л 10-аас 8. Хөргөн дээл. За дараагийн 2 дахь дээл рүүгээ хэдүүлээ оръё. За 2 дахь одоо дээл маань гэх юм уу? Яг үндэ энэ бол Монгол цамц байгаа шүү. Ийм торон юутай хөрхөн цэцэгтэй амар гоё хөхөнгөтэй. Надад хөхөнгө амар гоё зөхиод байна. Артлын доогоороо яг энэ хөхөнгөтэйгээ хослсон яг тийм өмд юм уу өмсөд явал илүү гоё юм байна. Таалагдлаа та нарт. Надад зохиорол хэд байна? 10-аас хэд байна? Ёо комментэн дээр бичээрэй. Надад бол 10-аас 7. Яг хөөрхөн дайжгүй хөөрхөн л байгаа ч тийм. Яа. Одоо 3 дахь дээл. Эсвэл Монгол цамц хийж магадгүй. Эсвэл хантаач хийж магадгүй. Та нар таагараа зү. За дараагийн цаасаар өмсөх хувцас руугаа оръё. Энэ 3 дахь дээл маань байна. Ийм хөөрхөн. Энэ бол надад амар таалагдж байгаа. Та нарт хэдэн оноо өгмөр вэ? Та нар хэдэн оноо өгмөр вэ энэ дээлэнд? Надад цогч гин үү? Зөөж. Яаж гэсэн хөрхөн байгаа ч тийм. За нэг юм хийтээ. Им ногоон чимшээд, ихэр чимшээд, одоо тийм нэмэн ногоон өнгөтэй гэх юм уу? Уснаас адилхан маш хөрхөн. За би бол энэ дээлэндээ бол 10-аас 10 өгнө. Нээлтчлгүй илүү тийм гоё юмсаг надад зохиж байна. Надад би ер нь мэдэж авлаа. Надад нэмэн ногоон хөхөнгө эрэхтэй бол зохит юм байна. Тэгээд өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байлаа. Та нарт тэгээд юу хэдэн оноо өгмөр вэ? Тэ бичээрэй. Тэгээд яг цагаан сарын бичлэг хийнэ гэж би бас ёс олгоод би бас оруулаа гэж би бас бодож байгаа. Та нар тэгээд дараагийн бичлэг хийх үгүй юу? Тэ та нараас шийдэрэй. Би бас хамт шийдэе. Би бол цагаан сарын бичлэг би бол хийнэ гэж бодож байна.
За тэгээд яг ч бол цагаан сарын бичлэг бол хийн гэж би бол яриаггүй шүү. Зүгээр хийх байх, хий гэж бодож ийн гэж хэлж байгаа шүү та. За тэгээд хэд оноо өгмөөрэй. Тэгээд дараагийн бичлэг хурдан орохыг би хичээнэ. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр бай. Лайк болон subscribe та нараа минь дараад өгөөрэй. Тэгээд баяртай.